Шийдэл тогтоолыг тогтоох хэсгийг бүржиж танилцуулна. Шийдэл тогтоох 2013 оны 10-аас 12-ны өдрүүдэд тэнцэл юун байсан шийдэлүүдийг 246 дугаар зүйлийн 2, 283, 286, 294, 290 дугаар зүйлийг тус удирдлагаар тогтоох нэг нийтийн хөлбөр газраас Юугийн 35 дугаар зүйлийн 3, 35 дугаар зүйлийн 5, 35 дугаар зүйлийн 6 заасны тус журмдан мөн хуулийн тусгай 150 дугаар зүйлийн 3, 166 дугаар зүйлийн 166 шитрих 3 заасан буюу зохион байгуулалттай бүлэг онц хэмжээний орлого олсон гэж ялах үйлдэж ирүүлсэнийг эрүүл мэндийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 3, 166 дугаар зүйлийн 166 шитрих 3 дахь заасныг буюу бүлэглэж онц хэмжээний орлого олсон гэмтэл үүсгэн боловч тус өөрчлөлт 2 улдааны эрдэнэт Рословын Батэрдэн цэ орхон хорол сүрэн суур тогтох саран чимэг нарыг бүлэглэн бусдын төрөлийг завших гэмтэл эрдэнэт Батэрдэн орхон хорол сүрэн суур тогтох саран чимэг нарыг Угаах гэмтэл үлдэж онц хэмжээний орлого олсон гэмтэл саран чимгийг албан үйл ажиллагаа хууль бусаар явуулж онц хэмжээний орлого олсон гэмтэл үлдсэн гэм утгаар тус байна. 3. Эрүүл мэндийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 3 дахь заснаар эрдэнэтийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хараа, 5 дугаар хараа, 2-ын аав байрны 16 тав дэвтүнийг хурааж 7 жил хойд Батэрдний ганц зүйлс 200 маркийн дэвтүнийг хурааж 7 жилийн хойд Ахнаас Том Сэйр компани төрийн 318%-ийг дэвтүнийг хурааж 7 жилийн хойд Орос сүрэнгийн Сүхбаатар дүүргийн 1-р хараа ЮНЕСКО-гийн гудамж 26 байрны 95 тав орон сууцыг хурааж 8 жил хойд суур тогтохын Монголын Аир транспорт компани 100% хөрөнгийг хурааж 5 жилийн сар хойд саран чимгээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жилийн сар хойд эрүүл мэндийн тусгайгийн 156 дугаар зүйлийн 3 дахь зааснаар саран чимгээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил хойд эрүүл мэндийн тусгайгийн 166 шитрих дугаар зүйлийн 166 шитрих 3 дахь зааснаар эрдэнэтийн хөрөнгө бол баялаг бие бизнес компани 100% хөрөнгийг хурааж 10 жилийн сар хойд Батэрднээс Air Future Mongolia компани 25%-ийн эд хөрөнгийг хурааж 10 жилийн сар хойд Ахнаас 10 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жилийн сар хойд Хорол сүрэнгийн Монголын Эсхийн академийн 100% хөрөнгийг хурааж 10 жилийн сар хойд суур тогтохын Монголын Air Transport Group-ийн 66.6% хөрөнгийг хурааж 10 жилийн сар хойд би сар 50 дугаар зүйлийн 3 зааснаар оногдуулсан хойдын зарим бол 1 жилийн хойд талыг эрүүлийн сангийн 166 шитрих 3 зааснаар оногдуулсан 10 жилийн хойд талыг нийлүүлсэн бүх Эхнийгийн бичлэг ядыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар 5 дугаар 16 тав баялаг бие компани 100% хөрөнгийг эд хөрөнгийг хурааж бичлэг ядыг 11 жилийн сар хугацаар Батэрдэн эрүүл мэндийн тусгайгийн 150 дугаар зүйлийн 3 дахь зааснаар оногдуулсан хойхлын зарим бол 2 жилийн хойд талыг 160 дугаар зүйлийн шитрих 3 дугаар зааснаар оногдуулсан 10 жилийн хойд талыг дээр нэгтгэн Батэрдний бүх бичлэг ядыг ганц бүс 200 маркийн хөрөнгө хурааж Air Future Mongolia компани 25% хурааж 11 жил 12 жил 1 сар хойд талаар орхон эрүүл мэндийн тусгайгийн 150 дугаар зүйлийн 3 дахь зааснаар оногдуулсан ялын зарим бол 1 жилийн хойд талыг эрүүл мэндийн тусгайгийн 160 дугаар зүйлийн шитрих 3 дахь зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хойд талаар нэгтгэн бүгд 11 жил хойд 10 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж Том Сэйр компани 318% хураах талаар чи хорос сүрэн эрүүл мэндийн тусгайгийн 150 дугаар зүйлийн 3 зааснаар оногдуулсан хойд талын зарим бол 3 жилийн хойд талыг 166 дугаар зүйлийн шитрих 3 дахь зааснаар оногдуулсан 10 жилийн сарын 2 талаар нэмж нэгтгэн
Орос үнгийн бүх бичлийн ихтиалыг Скотод дүүргийн 1-р хороо ЮНЕСКОгийн 26 А байрны 35 тоотыг хурааж бүгд 13 жил 1 сар Монголын нисхийн академиг эдгүүргийг хурааж бүгд 13 жил 1 сар суурь тогтоход эрг уурлын тусгайнгийн 150 дугаар зүйлийн 3 дахь заснаар амтгуулсан ялын зарим ялыг эрг уурлын тусгайнгийн 166 штрих 1-ийн 3 дахь заснаар амтгуулсан 10 жил 1 сарын 20 хар буюу хөнгөн ялыг хөнгөн багтааж бүгд 10 жил 1 сарын 20 хар мөн Монголын аяр транспорт группийн 66.6%, Монголын аяр транспорт компани 100% эд хөнгөөр хурааж саран чимэг эрэг уурлын тусгайнгийн 150 дугаар зүйлийн 3 дахь заснаар амтгуулсан ялыг хөнгөн ялын багтааж буюу 160 дугаар зүйлийн штрих 1-ийг 3 дахь заснаар амтгуулсан ял багтаах мөн хуулийн тусгайнгийн 156 дугаар зүйлийн 3 дахь заснаар саран чимэг амтгуулсан хойд хайлтын зарим болох 1 жилийг 166 дугаар зүйлийн штрих 1-ийн 3 дахь заснаар амтгуулсан 10 жил 1 сарын 20 хавтаар нэмж нэгтгэн бүгд 11 жил 1 сар 20 хавт 2 сая төгрөгийн эд хөнгө хураахаар тус тогтооцгоо. 5. Эрэг уулын ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 6 дахь заснаар шүүгчнээс амтгуулсан хойд хайлтыг тус чанга төлөвтэй хойд ангийн саран чимэг амтгуулсан хойд хайлтыг чанга төлөвтэй эрэгтэйчүүдтэй хойд ангийн тус 6. Эрэг уулын ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 1 дахь зааснаар шүүгдэгч нарын урд цагдаа өргөсөн хоногийг хойд хайлт эдэлсэн хугацаанд нь тус арга тооцоогоо. 7. Энэ эдгүүрийн баримтаа практиксэн зүйлүүдийг эргэн байцаах шийдэх хуулийн 88 дугаар зүйл заасны дагуу хэрэг тусах зүйлсийг хэрэг тусгаж эцэст нь буцаа авах зүйлийг буцаа авах. 8. Иргэний хуулийн 4-р дугаар зүйлийн 511 зааснаар шүүгч нараас тус бүр 1 тэрбум 337 сая 938,448 төгрөгийг гаргуулж мяг компани олгосоо. 9. Энэ хэрэгтүүлэлтийн хийсэн эд хөрөгийг чөлөөлөх улсын орлого болох эд хөрөгийн жагсаалтыг шийдэх тогтоолын авсалт 1 зааснаар шийдвэрлэв. 10. Шийдэх тогтоол номер 34 багтаар шийдвэрлэснээр улс солиоцсон зүйлсийн дөрөвдөн 20 сарын 1 хугацааг ирмэлгүйж өгсөн таалбар. 11. Шийдэх тогтоолыг танилцуулснаас хойш давзаах гомдгаар ихэвчлэн давзаах гомд улсын яллагч ээлж хэдний прокурорс үс бич хэрэгтэй болох үзвэл 12. Давзаах гомд эсвэл гарсан байж тогтоолын мэдээлэлд тогтоол хүчин үйлдвэр шүүгчнээс цагдаа болсон зэрэг таахыг авсвал даалгавар шүүгч гэж хэлдэг. Яг л